За үргэлжлүүлэн харин студиэс бид зочинтой ярихад бэлэн болсон байна. Даваа гаргийн өглөө бидний урилгаар студид хүний нөөцийн аудитор Бат Гэрэл ирсэн. Танд энэ өглөөний мэдрэгээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа өглөөний мэдрэгээ. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бидний ярилцах сэдв хүн бүрийн хамгийн сайн мэддэг бас байнга тохиолддог энэ сэдвийг хөндөж байна. Тэгэхээр уур бухимдал. Ер нь уур бухимдлэр нь хүний хийж байгаа ажил амжилтан дээр нь нөлөөлөх үү, хэрэгтэй юу, хэрэггүй юу, бухимдж байгаа тохиолдолд тэрийг заавал гаргаж явах хэрэгтэй юу? Тэр талаар та биднэр зөвлөгөө өгөхгүй. За тэгээд уур бухимдал гэдэг бол нэг талдаа хүмүүст айц төрүүлдэг үг. А нөгөө талдаа бид дотроо байгаа хэн нэгэнтэйгээ тогтмол зөрчилдөж яадаг учраас зайлшгүй байх ёстой тийм сэтгэлийн мэдрэмж өгдөг. Бид нар л яхаа мэдээж төгс төгөлдөр хүмүүс бол биш тийм ээ. А гэхдээ бидний бие энэ сэтгэл зүй энэ аюун ухаан маань өөрөө биднээс илүү төгс төгөлдөр. Энэ төгс төгөлдөр бүтээлийг бид нар өөрсдөө хүн болж төрчөөд те энэ дээр хідэн төрлийн мэдрэмж яадаг тийм ээ. А би яг яах гэдэг юм гэдэг энийгээ өөрөө удирдан зохион байгуулж чаддгүйгээсээ болоод хүн ядгүй бухимдалд ордог байна. Бухимдал гэдэг бол эрүүл зүйл. Юу гэхээр зэрэг огтхонч уурлахгүй бай, төвчий тийм ээ. Өөрөө өөрийгөө төвчээртэй байлгаа, төвчээртэй болгоно гэж ярих юм бол хамгийн сайн үр дүнийг авчирдаггүй. Юу гэхээр хүнд бухимдал гэж бодоод хэдүүлээ нэг багтцсан хувц өмсөе гэж бодъё л. Өгвөл та 39 размерын готолт өмсдөг бол 36-ыг чихээд өмсөе л да тий. Тэгвэл таатай байхгүй шүү дээ тийм ээ. Тэрнтэй яг адилхан өнөөдөр хүний юу гэдэг өөрийн бодол өөрөөрөө авч явж байгаа байдлыг нийгмийн нэг тийм ёс суртахууны хим хэмжээ гэж байгаа шүү дээ. Тэр нэг хүндэл. Энэ хүндлээс давсан өнөөдөр өглөө хэдүүлээ ингээд машиндаа суугаад би урдлынхаа нэг хүнд зам тавиад өчлөө л тэгээ инээд алдлаа тийм ээ. Тэгээд дараа нь би явах гэсэн чинь ахаал 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь гээ орчих юм бол тэр удаандаа миний хувьд бол бухимдал болно тийм ээ. Энэ маань өөрөө юу гэхээр зэрэг бухимдал гэдэг зүйл маань надад таагүй байгаа тийм ээ. Би хүндлэл өгөхөд буцаад надад хүндлэл ирэхгүй байгааг тийм ээ хүн мэдэрснээрээ таагүй гэдгээ илэрхийлэхийг хэлж байгаа. Ер нь уур гэхээсээ илүү бухимдал бухимдал юунаас бий болдог гэхээр зэрэг хүний тэмд таагүй ч гэдэг юм уу тийм ээ. Нэг удаа би хүнд туслахад буцаагаад энэ нийгэм буян хийх ёсгүй юм шиг тийм ээ. Дандаа нөгөө нэг сайн сайхан ч гэдэг юм уу бусдад юу яадаг боломж олгодог энэ хүмүүс эргээд харахад нэг сайн хохирцсан юм шиг санагддаг шүү дээ тийм ээ. Бидэд л эндээ бас яадаг шүү дээ айгүйх гомдолдог юу гэхээр зэрэг бид нар хүнд сайн сайхан юм хийгээл ах юм тийм ээ. Энэ хүмүүс гэж яасан муухай юм бэ? Яагаад тийм ээ дандаа ингэ даварж идэг ингээл тийм учраас юмыг хэмжээнд нь барьж явах хэрэгтэй гэсэн тийм ярианд байдаг. Тэгэхээр энэ уур бухимд гэдэг зүйл бол эрүүл зүйл юу гэхээр зэрэг энийг харин хамгийн гол нь илэрхийлэхгүй байх юм бол хүн буцаагаад өөрөө тийм ээ өөрөө стресст ордог. Өөрөө тэр нэг хизээ нэгэн цаг тесрэлт үүсдэг гэж байна. Дотроосоо шаналж эхлэх нь шүү дээ. Мэдээж төвчээртэй байж уур бухимдлаа байнга барих нь эргээд тухайн хүнд сөргөөр нөлөөлж байна. За таны хэлж байгаагаар бол уур бухимдлаа тодорхой хэмжээнд гаргах нь зүйтэй. За тэгвэл яаж гаргах юм бэ? Хүмүүс уураа гаргаж ийн гэж хараалын үг хэлдэг, муухай үг хэлдэг, нөгөөдгнөө гомдоодог. Нөгөө эвлэрэх цаг үлдээхгүй болтол нь ууралдаг хүмүүс байдаг штэ. Та энэ дээр юу хэлэх вэ? Уурлан гэдэг маань өөрөө яг хүн гэл нэг ажлын байран дээр магадгүй гэр бүлтэйгаа тэр найз зөвхтэй байж хад гинт дүрс гэл ууралдаг штэ. Тэгээд нэг юу гэдгийг дараа нь ууралсны дараа хүмүүс заавал бухимд харамсдаг шүү дээ тийм ээ. Би яах гэж тэр үед тэгж хэлчихвэ тийм ээ. За тэгдгүүл ээжтэй гэж харамсдаг тийм үү. Гэтэл хүн өөрөө шууд мэдэрсэн мэдрэмжээ шууд тэр чигээр гаргана гэдэг маань нөгөө хүний нөхцөл өөрийнхөө нөхцөлийг ойлгоогүй ээжж тийм ээ. Үл ойлголцыг бий болгодог. Уур бухимдлын цаана маш олон мэдрэмжүүд нуугдж идэг. Айдас тийм ээ. Миний намайг гадны хүн юугээ хэлчих бол тийм ээ. Үгүй бол бага насандаа ч гэдэм үү залуу насандаа олж авсан тийм хүн болгон шарах байдаг байхгүй. Тэр хат баатан буюу тийм эмзэг тийм цэг гэж байдаг. Тэр эмзэг цэгийг хүн нуудаг байхгүй. Тэгэхээр энэ олон айдас гэдэм үү тэр олон өөрөө өөрийгөө намаа тгээ хэлчихвээ. Үгүй бол би чадахгүй штэ гэсэн маш олон эргэлзээний дотроос хүн гаднаа айгу нөгөө хүчтэй юм шиг тийм ээ хүчээр инээж байгаа юм шиг. Үгүй бол уурлаж тэр болгоныг тийм ээ хүмүүсүүдийг өөр тийш нь авчих хүч юм шиг ингээд өөр тийш нь төвлөрүүлэх гэж байгаа гэх мэт ийм зүйлүүд ингээд холилдож идэг гэсэн үг л дээ. Тэгэхээр хүн эхлээд өөрийгөө уурлахаас өмнө өөрөө өөртөө ажил сурах хэрэгтэй. За би юунд дуртай, би ямар үед уурлах гэдэг хүн болгоны сэтгэл зүйн темперамент олон янз байдаг тийм ээ. Тэг хүн хизээ төлөвшдөг вэ гэхлээр зэрэг яг миний бодлоор л доо дэлхийн ертөнцийн хувьд бол би бол хумхын тас гэж мэдрээд хин нэгний өмнө бол хин нэгний хувьд бол би хорвоо ертөнц гэж бодоод яг энийхээ тэнцвэрийг би бариад явах юм бол тийм ээ. Ямар үедээ би өөрийгөө тийм ээ дарах хүн байх вэ? Ямар үедээ би үнэхээр хэлэхгүй болохгүй тийм ээ. Өнөөдөр нийгэм ингээл болохгүй байна гэж маш их олон хүмүүс бухимддаг тийм үү. Дотныхоо ч тийм үү гэр бүлтэй байхдаа өөрийнхөө бодлоор бүгд нь ярьдаг тийм ээ. Гарангуутаа бүгдээр ингээд чивчмэг болцдог тийм ээ. Ингээд буруу юм үлдчихсэн ч амаа ахгүй ингээд нүд нь эргэлдээл тэгээд ингээд ам нь хөдлөхгүй нүүр нь тийм ээ яг ингээд хөлдсөн байдалтайгаа байж байгаа. Тэгэхээр энэ маань өөр юу гэхээр та өнөхөр зөв хүн юм бол тийм ээ. Хоёр хүүхэд өөрөө чинь юу гэдгийг
өөрийн чинь үр хүүхдийг хоёр хүүхэд хоорондоо зодтолтоод эсвэл буруу юм биж хахад нүдэ анид одоо явж гинэ гэдэг маань та өөрөө нүгэл үлдэж байгаа одоо яг адилхан байхгүй. Тэгэхээр дээр үд яадаг байсан ийм үлгэр байдаг ш нөгөө айгу их хүүхэд тэр нь ингээл дуртай болгоныг авч өгöl гэсэн чинь тэр үлгэр ээрүүлийн үлгэр гэж ярьдаг ш та монголчууд. Тэгээд хүүхэд нь нэг айланд очиод ээрүүлээр тоглох гэсэн чинь нөгөө хүү бойл тэ одоо нэг гэмтчихнэ гэдгсэн чинь ээж аав нь уурлаад гэхдээ та одоо нэг ээрүүлээ харамлаад тахтай наад хүүхдэд тоглоулчих гээд тэгээ хүүхэд нь ээрүүлээр тоглож яадаг үлээ нүдээ сохлоод нүд гоччихдаг үстэй. Гэтэл тэр хүн том болоод төгшин болсныхаа дараа үгүй ээж аав маань намайг тэгж эрхлүүлж байгаад ээртэлмэг алгадаад тэ өнөөдөр эрүүл байхгүй яавдаа гэж харамсдагтай яг адилхан өнөөдөр Монголын нийгэмд юу гэхэл зэрэг энэ тэр залууч хүн байж болно одоо настай тийм ээ өмч байж болно тэр хүн ямар нэгэн зэмлэл өгвөл ямар нэгэн тийм өөр чинь дургуй ч гэсэн зүйлийг хэлж байгаа гэхэлэр хэн биш юунд нь анхаарах хүн өрдөө суурхаа байждаг. Надад өндөр болдоо өгвөл туяа дулмаа надаг тийм ээ энэ миний нэг намайг хөдөөд байна уу тийм янз бүрийн үзээд байна уу гэж боддог шүү дээ хүн тий. Тэгэж бодхоосоо уртаад энэ хүн миний яг ямар үйлдэл дээр юу хэлээд байна гэдэг дээр анхаарах юм бол хүн тэр хүнтэй миний сайн муухай ч гэдэм үү энэний сайн яваач нь хаана үдин гэдэг тэр дотор өгөгдлүүд үгүй болоод би яг энэ үйлдэл дээр тийм ээ одоо тухайн үедээ хүн шууд засгал эвгүүлдэ тийм ээ ойлгож аваад энийгээ дараа давтахгүй тийм ээ энэ таата байх тэр боломжийг өөртөө олгох нь бол тийм ээ эрүүл байх энэ одоо хэрүүл тэмцлээс холдох тийм ээ энэ нийгэм маань өөрөө эрүүл байх юм үндслэл нь өөрөөс нь эхэлтэй гэдэг гэсэн үг. Тэгэхээр ер нь уур бухимдал гэдэг юм бас амьдралын стресс нь бас тухайн одоо улс орны хөгжил дэвшил нийгмийн нөхцөл байдалтай одоо шууд хамааралтай болж өгч штэ. Тийм учраас нэг аз жаргалтай орны тухай судалгаа хийгдсэн. Манайх бол нэлээ хойхон байж байна. Тэгэхээр өнөөдөр бол та бидний ярьж байгаа сэдв Монголын нийгэм маань өөрөө ийм бас ийм бухимдалтай, стресстэй яг л гарангуутал бараг хүнтэй хэрэлчих гээл, хүнтэй бухимдчих гал ийм л нөхцөл байдал дотор бид нэр амьдарч байна лээ. Тэгэхээр тэндээс өөрийгөө тийм цэвэрхэн байдлаар бас бухимдахгүй байдлаар өөртөө ямар нэгэн ачаал авахгүйгээр авч гарах нь бол тухайн хүний бас оюун ухаан сэтгүүтэй шууд холбогдож өгч юм да. Тий, тэгэхээр хүн ингээд одоо чанга хоолоогоор гэдэг юм уу те ухаан хүрээгүй зүйлд уур бухимдал өөр ирэхгүй тийм ээ гарч ирдэг гэдэг үг гэдэг чинь. Чинь юу гэхэл зэрэг хэрвээ дотор та хит хэмзэг тийм ээ уураа гаргадаггүй төвчдөг одоо хогийн савнд байгаа хогийг хэдүүлээ нэг одоо нэг хэсэг хугацаанд дараа гаргаж хайдаг штэ тийм ээ. Яг тэрнтэй адилхан хэрвээ тэрийг хогийг хаяхгүй жил болгоод үзэлтэй. Тэгвэл нэг өдөр дэлбэр нэстэй бүр дэлбэрхтэй хамт туурахгүй цацсан нэстэй тийм. Тэрнтэй яг адилхан хүний сэтгэл ч гэсэн яг тийм байдаг. Одоо яг энэ дээр бас нэг уур бухимдалтай нөгөө талд нь бас нэг харьцуулсан нэг юм зүйл байх юм бол одоо бид нар 10 жилийн хүүхдүүдэд тийм ер нь одоо ийм ихтэй сургуулиудад одоо сургах заа харах маань өөрөө их буруу гэж одоо сүүл үед яригдчихэж байгаа. Тэр маань өөрөө юу гэхээр зэрэг бид нар нэг юм өнөөдөр зааж өгдөг тийм ээ. Ингээд ингэ явсаар хагаад сарын дараа бид нар шалгадаг ш тийм ээ. Тэгэхээр хүн тэр 10 зүйл зааж өгснийхэн сарын дараа хамгийн сүүл заасан зүйлийг л санаал тийм ээ. Өмнөх одоо зүйлүүд нь март юм л. Тэгэл одоо бид нар чинь дээр үдээ шалгалт өгөх гэж гин гэл нүдэ бараг юугаар төвчээл те шүдэн зэрч төвчээл уушаадсэн чи ойлгодгоо те юу л яалаа гэл те яг тэгж яддаг. Тэгэхээр сүүлийн одоо заах аргын өөрчлөлт юу болж байна? Өнөөдөр заасан юм өнөөдөр л асуу. Маргааш заасан юм ахаа маргааш асуу. Тэгэхээр энэ аанда юу гэхэлээ хүн дарамт үүсгдэг юм л яг тэрнтэй адилхан бухимдал гэдэг яг адилхан. Юугээр өнөөдрийнхөө би асуудлыг дор нь би ингээд надад одоо таны бодлоор бол ийм тийм ээ. Гэхдээ миний бодлоор бол ийм байна. Энэ нөгөө уур бухимдал бие биенийхээ дээр гарна гэдэг үзлээсээ илүүтэй өөрийнхөө үзэл бодлыг илдгээр тийм үү. Тэр нэг хүний нөхцөл байдлыг ойлгохоор одоо гаднаас ингээд өнөөдөр хүн ингээл өглөө уурлах ч юм уу бухимдаг ч юм уу ингээд нэг гинт хоорондоо муудалцдаг тийм ээ. Мэдчлэн гэдэг маань өөрөө тийм ээ ийм аж аргалтай байх тасгал нь болж өгдөг хамгийн ихний. Өглөө хүмүүс ингээл мэдчихгүй хажуугаар ингэж явахдаа нэг залуу хүн хажуугаар тэгвэл чи нэг мэдчилж чаддгүй мүү гэдэг уралж болно. Тэгвэл тэр хүн сайн байна уу даргаа гэж хэлчихээ дотор болохоор энэ яасан тий ааш муутай амт би юу гэдэг юм ингээл дотор бодол нь үргэлж явчих тийм ээ. Гэтэл тэр удирдах төвчний хүн инээмсэглээд тийм ээ. Тэр хүнтэй одоо сайхан өглөөний мэндэ гэж хэлэх маань өөрөө өглөө магадгүй таны бие өвдсөн байж болно тийм ээ. Толгой чи өвдсөн байж болно. Ямар нэгэн бухимдалтай зүйл болсон байсан чинь тэр тайлал нь өөрөө тэр мэдчилгээгээр гарч идэг юм аа л. Тэгэхээр зэрэг хүн аж аргалтай хүн инээмсэглэдэг биш. Инээмсэглэж аж аргалтай болдог гэдэг энэ одоо онлыг тийм ээ хүн өөртөө хэрэглэх юм бол тэр нэг баг багаараа тийм ээ тэр хог буюу тэр стрессийг цуглуулж дарах биш тийм ээ. Дарлаа гэд одоо тэр төвчээр зааж тийм ээ та аюу ноён нуруутай тогтоо томоотой огтхон ч хүн биш. Та бол эсрэгээр баг багаараа тийм ээ ойлголцоод за одоо би бототой ч юм аа гэж чамтай ингээ ярьж байгаад буруу ойлголцож болно тийм ээ. Тэгвэл тэрний өөдөөс сөрч чаддаг тийм зоригтой байх хэвээр. Хоёр дахь тэр хүнийг
яг миний одоо юу руу хараад байна эсвэл намайг муу сайн хэлэх гээд байна уу гэдэг бодлоо биш тийм ээ. Энэ хүний үйл явц юу дээр битээр тулгуурлаж ажиллаж байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд яриад эхлэх юм бол энэ нөгөө хэлэлцэх, ойлголцох гэдэг энэ төвшин рүү орсноор хүний нөгөө уур бухимдал буюу хашгирах тийм ээ. Эсвэл хит их хүн чанга хоолоогоор ингээ хашгираа хэрэлдэх юм бол оюун ухаас самуурчдаг байхгүй. Тэгээ юу хэлж байгаагаа мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр та өөрөөсөө тийм ээ уурлаж бухимдаад өөрийгөө удирдах чадахгүй байна гэдэг маань өөрөөсөө холдож байгаагийн маш том илэрлэл. Мэдээж бид бол бусадтай харилцах чадварын тухай ярилцаж байгаа. За энэ өрөөнд бол мэдээж уур бухимдлыг онцлон ярьж байна. Уур бухимдлаа гаргахгүй, бусадтай харилцахдаа уур бухимдлаа илэрхийлэхгүй хадгалаад яваад байла. Тэр хүний амжилтанд яаж сүргөр нөлөөлөх вэ? Наацхан тэр хүн өөрийнхөө бодлыг эмхэлж чадахгүй байснаас болоод тийм ээ өнөөдөр хийх ёстой байсан. Хүний амжилт гэдэг бол их бүтээмж нь багасаад эхэлнэ. Бүтээмж нь шууд багасна. Юу гэхээр өнөөдөр хүн амжилтыг ингээд заавал олонний өмнө тийм ээ одоо юу гэдэг од болгох ч гэдэм айсгүй маш их мөнгөтэй болох, алдар нэртэй болох гэж боддогч хамгийн энгийн зүйл бол өнөөдөр төлөвлөсөн 3 бол 3, 5 бол 5 ажиллаад амжуулаад хийчихье гэж амжилт гэдэг зүйл. Тэгэхээр өнөөдөр би хийх гэжсэн одоо 3 ажиллаа тийм ээ. Заримдаа хүн нэг ямар үед аягүй сайхан битгэлээ. Өнөөдөр би 5 ажил бодсон байхад яг ч нэг заримдаа нэг ажлууд 7 8 болоод явчихдаг шүү дээ. Ажлаа би ингээ хийчихээр нэг өөрөө ирэхгүй би нэг багтал баясгал хөрдөг тийм ээ. Тэгэхээр зэрэг өнөөдөр би төлөвлөсөн ажлаа амжуулж чадахгүй байна гэдэг өөрийн дотоод сэтгэл одоо тийм самуунтай байна. Өөрийгөө өдөртөн зохион байгуулж чадахгүй байна тийм ээ. Энэ уур бухимдал гэдэг зүйл маань тийм ээ өөрөө юу гэхлээр цэвэр тэнцвэрх сутгадаг. Чи энэ дотор байгаа одоо энэ шуурдаж болно, бороо тий орж иж болно. Чаплин нүртэлжсэн нэг би бороонд уйлдгаа гэж тийм ээ. Инээнгээ уйлдгаа гэдэг одоо тийм үг гэдэг. Тэр маань өөрөө юу гэхээр зэрэг бухимдлыг одоо эрэгтэй хүн уйлчвал одоо ичгүүртэй зүйл ч юм уу те эмэгтэй хүн одоо юу гэдгийг маш гоё штэ гэдэг одоо өөрийнхөө сэтгэлийг илэрхийлдэг энэ яасан хөнгөмсөг хүн бэ гэдэг энэ үзэл баримтлал бол өнгөрч байгаа. Одоо 21-р зуунд бол хүн өөрөөрөө зөв илэрхийлэх тийм өөрөөрөө байх өөрөөрөө одоо тийм ээ өөрөөрөө одоо ийм сайхан гэгээлэг зүйлээр бусдад нөлөөлөх гэдэг ийм үзэл баримтлал явж байгаа учраас бидний тэр 50 60-аад оны үед 70 80 оны үед тийм ээ нөгөө яг ёс зүйтэй байх эмэгтэй хүний зарчим эрэгтэй хүний зарчим гэдэг зүйл маань глобал одоо орчинд бол мэдээж үндсэн юмнууд нь байгаа. Тэгэхдээ өөрийгөө илэрхийлэх энэ одоо төвшөндөө бол өөрчлөгдөж эхэлсэн л гэсэн үг. Тэгэхээр бид нар өнгөрснийг тэр чигээр нь хулбарлах ш тийм ээ. Үгүй бол ирээдүг тэр чигээр нь устгах биш тийм үү. Өнөөдрөөрөө бид нар өнгөрснийг илүү боловсронгуй болгосноор ирээдүйдээ бид нар бэлдэж тэр соёлыг бол түгээх нь бол бидний өнөөдрийн энэ хүмүүсүүдийн хамгийн том үүрэг. Хийж байгаа ажлаасаа хамаарат бас орчноосоо хамаараа хүний бухимдал харилцан адилгүй байна л да. Төвчих ёстой зүйл байна, төвчихгүй зүйл байна те. Илэрхийлж гаргаж чадахгүй байна. Зарим үед бол гаргахтаа хитрхи огцом гаргаж та бидний ярьж байгаа шиг гинт одоо тесрдэг тийм ч хүмүүс ч байна л. Ер нь бол юмны голчийг алдахгүй тулд бухимдж байгаа үедээ яаж өөрийнхөө тэр уур бухимдлыг гаргах хэрэгтэй байдгийг ямар үг хэллэгийг бас төвчих зайлшгүй хэрэгтэй байдгийг би. Тэгэхээр яг хүмүүс ингээд нэг гэр бүлийн яг харилцаан дээр ч гэдэм үү хоорондоо бие биенээ хүндлээл гэсэн бүтлэг нэг тийм хүүтэн айл гэдэг ч тийм ээ хизээч хоорондоо муудаж үзээгүй те энэ бол өвчлөлт гэж үздэг тий ингээд өвчлөлт гэж үздэг нөгөө талд нь болохоор зүгээр өстой өдөр шинжэнгүү тоос бичгнүүсэл хэрэгтэй цодтол гэдэг нэг ийм хэсэг хүмүүс үүдэг те энэ хоёр хоёулаа өвчлөлттэй буюу гажуудалтай гэсэн үг байхгүй юу гэхээр зэрэг нэг нь болохоор зэрэг хитрхи одоо дотгошоогоо тийм ээ өвчлсөн гэсэн үг. Нөгөөт нь итгэший гадагшаага өвчлсөн гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ сэтгэл зүйн юм дээр болохоор энэ хоёр хоёулаа тэнцвэртэй тийм ээ нэг давс уужрын таарсан гэдэг шиг ийм байж хүний харилцаа өчтөр миний ингээд дургу үржсэн чинь нэрээ хөрх юм намайг тэгж бодож исэн юм биш үү тийм ээ миний юм тэгээ зохицуулаад өгсөн юм биш үү би одоо баларсан гэдэг тийм дотор ингээд хүн бодох төр боломж ер нь хүн өдөрт 20-30 минут одоо бидний машин дотор явж байхдаа маш сайн бясалгах хэрэгтэй л дээ их сайхан одоо дуу ч гэдэм үү дуу дотроо одоо би өөрөө их дуу сонсох дуртай гэхдээ айц сонсох дуртай маш их юм бодоод эхлэхээр хүн одоо нэг үгтэй дуу сонсохоор миний бодлыг үгнүүд нь булаагаад байдаг байхгүй. Тэгэхээр би айц сонсохлоор тэр айц одоо сайн сайхан гоё айц маань миний бодлыг чимээд идэв юм санагддаг. Тэгэхээр хүн өдөрт багадаа нэг 20-30 минут бид нар машинд ч вэ автобусд ч 20-30 минут байтгаа сууж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ 20-30 минутыг өөртөөгөө ажиллах тийм ээ. Өөрийнхөө энэ өнөөдөр өчигдөр юу болсон тунгаах тийм үү. Өчигдөр өнөөдрийн бодлыг нэг ийм юмыг ойлгох хэрэгтэй болов гэж бодож байгаа. Юу гэхээр утралдаа гэдэг юм уу тийм ээ хийцэн өнгөрсөндөө хитрхийн хүн удаан байх юм бол одоо маргааш руугаа ч гэдэг урагшаа нэг ч хөдөлж чаддаг. Тэгэхээр өнгөрсөн юмыг бол өнгөрснээр нь хаац сурч тийм ээ. Хаахта тэр дундаасаа тэр одоо сургамжуудыг олж авах хэрэгтэй тийм ээ. Хүн нэг удаа алдлаа. Эхний удаа алдахад бол хүмүүс бол тэрийг бол алдаа гэж үзэхгүй байх нь зүйтэй. Хоёр дахь удаагийн алдаа бол үнэхээр алдаа.
хилээд байхад ойлгоод байхад тийм ээ. Энэ донд одоо эцэг эхийн хоор үр хүүхдүүдийн хооронд бухимдал үүсдэг шүү дээ тийм ээ. Чамайг залуу байхад би юм байгаагүй чи юу яхаараа оройтод гэдэг. Гэтэл эцэг эхэд өөртөө нэг юм бодох хэрэгтэй. Би ч гэсэн залуу байхдаа ээж аваа намайг бухимдаад загнажсэн тийм ээ. А гэтэл өнөөдөр хүүхдийг загнах тусам цаашаа алдаж байна гэдэг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Хүн өнөөдөр дарга хүнч бай, эцэг эгч бай, альсаа сургууль муучлагч хүн бай. Тэр хүмүүсүүдийн сэтгэхгүй онцлог нөхцөлийн судлаагүй байж ч тийм ээ. Би өөрийнхөө бодсноороо тэгж одоо юу гэдгийг тавтна гэдэг юм уу тийм ээ. Альсгүй шууд тулгана гэдэг маань өөрөө тэр хүмүүсэл дуугач цаашаа бүр одоо нөгөө харж яана л гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Хүний ер нь хамгийн чухал зүйл бол бие биенийхээ нүд рүү хараад энэ амьд харилцаа буюу юм ярилцах хэрэгтэй. Миний бодлоор бол би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна тийм ээ. А чиний тэр бодол чинь чи одоо энэ зөв гэж бодож байна уу ч гэдэг юм уу те. Өөрөө хүн одоо тэр харилцаж байгаа хүнтэйгээ яг тэр хүний нөхцөлд нүгүүл тэр насанд нь бууж өгснөөрөө тийм ээ. Тэр хүнтэй нэг төвшөнд харилцдаг болохоос дээрээс одоо загнах өгөөл тэр хүчээр одоо тийм ээ нэг хайрцаглах гэдэг маань өөрөө тесрэлт буюу тийм ээ ямар ч үр дүнгүй болдог гэсэн. Тийм учраас эцэгчүүд маань ч өөр хүүхдүүдтэйгээ харьцахдаа тэдний талд гэхдээ хит эрхлүүлэхгүй байна гэдэг маань өөрөө хит хэрэг хүн бол одоо тэг дураараа бай гэдэг маань өнөөдөр одоо орчин цагийн хүүхдүүд манай Z generation-ийн хэвээр айхтар хүүхдүүд болсон те одоо бидний өөдөөс ингээ харц бидний хизээ юм бэлээ гэж одоо юм ярианд өгөх байдаг штэ. Гэтэл эдгэрийн сэтгүүд нийцсэн тэр арга аргачлалыг эцэг эхч өөртөө одоо судлаачд байх хэвээр ойлгож авч явах хэвээр тийм ээ бос хүмүүстэй суралцж явах хэвээр тэгснээрээ тэн дээр харьцуулж үзснээрээ миний хүүхэд ямар онцлогтой өгөөл манай ажлын хамт олон ямар онцлогтой вэ гэдэг удирдах байгаа хүмүүс өгөөл эцэг эхчүүд ийм хүмүүсүүд өөртөө маш их мэдээлэлтэй байж ээж одоо юмыг л ойлгож явах хэвээр манай үндэсний телевиз гэдэг юм аазгүй энэ одоо улс орны маань энэ хууль эрх зүйч гэдэг юм уу те маш олон юмнууд бид нар ярьдаг юм ээ бид нар энгийн хүний одоо ойлгохоор 5 дугаар ангийн хүүхдийн ойлгохоор энэ төвшөнд ярьж байгаа зүйлийг хийхгүй бол тийм ээ одоо бусдад ойлгуулахгүй бол ард түмэн ч гэдэг юм уу тэр 8 настай 80 настай ойлгохгүй мэл. Тэгэхээр энэ өнөөдөр улс орны энэ хөгжил магадгүй та бүгдийн одоо ингэ телевизээр ярьж байгаа зүйл маань хинч одоо 5 дугаар ангийн хүүхд ойлгохоор тийм энгийн байж тэр хүн төвхтөө биш тийм ээ. А хитрхи юм албаны хүүтэн үг хоорондоо баг энэ яг юуг хэлж өгч бодож исэн чи агуулга нь явчихдаг гэдэг шиг ойлгомжгүй ярих тусам тийм ээ бид нар өнөөдөр мянган хуульч батлаад тэр маань ард түмний үйлдэл болж гарахгүй л гэж юм л да. Баярлалаа. За баярлалаа. Мэдээж бид нэг нэгнийхэн бодлыг уншиж чадахгүй учраас сайн ярилцаж явах хэрэгтэй. За ингээд энэ өглөө бид уур бухимдлын талаар мэдээлэл үзэж та бүхэнд өглөө.